Баяр баясгаланг олхон. Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал. Талархал. Энэхүү номтой хамтран ажиллаж амьдралынхаа түүхийг эргэцүүлэн бодоход тоо томшгүй олон цаг зарцуулсан Янжмаа, түүнд тусалсан сайн самар үйлчлэлийн бүх самаарчууд, байнгын урам зоригийн их сурвалж болсон түүний гэр бүл болон Бэти Мичэл нартаа талархал илэрхийлье. Мөн ээж Даштавагийн цэндмаад нь баярлаа гэж хэлмээр байна. Номыг бичих явцад түүнд урам зориг өгч, бүлгийн төслүүдийн талаар санал бодлоо илэрхийлж, санал хүсэлтээ өгсөн Монголын Satellite-ийн гишүүдэд талархал илэрхийлхийг хүсэж байна. Мөн тэрээр 2019 онд Монгол руу хийх аялалд нь GoFundMe-гээр дамжуулан хувь нэмрээ оруулсан хувийн найзууд, Даваа гарагийн McIntyre шөнийн залбирлын бүлэг, Ванкуверийн GSM болон хамтран ажилтдаг сэтгүүлч зэрэг нийт 14 хамтран зүтгэгч жижиг бүлэгтээ талархал илэрхийлье. Жотман өвөгтэй Янжмаа хэрэглээний математик, статистикийн чиглэлийн чадварлаг эрдэмтэн. Шарлотт дахь Хойд Каролинагийн их сургуульд дэд профессороор ажиллаж байна. 2013 онд 35 настай байхдаа Монголын анхны эмэгтэй улсын их сургуулийн ректороор томилогдсон ажилласан юм. 2015 онд тэрээр Forbes сэтгүүлийн нүрийг чимж байжээ. Азийн шилдэг 40 удирдагчийн нэг болсон Янжмаа Монгол улсын парламентийн тогтвортой хөгжлийн асуудалд эрхэлсэн зөвлөхөр ажиллаж байсан. Тэрээр 14 настайдаа Христэд итгэж олон жилийн дараа Орегамужийн Бевертонд байрлах олон улсын сайн самаар Христэж зөвлөх үйлчлэлийн Монголыг хариуцсан захирал болсон. Тэрээр онлайн подкаст, Библи судлал, зөвлөх үйлчлэл, пасторудад зориулсан сургалтаар дэлхийд тархан суугаа олон мянган монголчуудад хүрч байна. Янжмаа 2024 оны байдлаар Монгол даяар зөвлөгөө өгөх GSM-ийн 7 төвийг байгуулжээ. Тэрээр нөхөр 4 хүүгийн хамт Шарлотт хотод амьдардаг. Жулия дүүийн миний бие нь 2002, 2015, 2018 оны Вэлбүрийн шагнал, 2018 оны Исландийн зохиолчдын нэрэмжит төгсөгчдийн шагналыг тус хүртсэн бөгөөд Newsweek сэтгүүлийн редактор асан юм. 2019 онд Янжмаатай Монголд 3-7 хоног хамт байсны үр дүнд энэ номыг бичсэн юм. Миний бие GSM-д Янжмаатай хамт нэг бүлэгт ажилладаг. Энэ бол Жулия миний 7 дахь ном юм. Одоо би охиныхаа хамт Сиэтл хотын ойролцоо амьдарч байна.